Хэрвээ чамаас багийнхан чинь нуруу чамайг там шиг самхагийн оролт хайчихвал чи яах вэ? Ихэнх хүмүүс тэнд үгэн. Харин манай гол дөрвийн залуугийн хүч болох 9999 төвшний гача хэмээх хүч чадал энэ бүхнийг өөрчилнө. Тэгэхээр өнөөдрийн аним тайлбараараа та бүхэндээ 9999 төвшний гача хэмээх нэртэй нэгэн шинэхэн анимыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. За тэгээд гадаад нэрийг энд оруулчихъя. За тэгээд энэхүү аним нь Японы GC Step хэмээх маш алдартай аним студийн нэг хийсэн 2025 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 3-нд анх нээлттэйж гарсан шинэ аним байна. За 12 ангиас эхний сизон бүрдэн. Тэгээ та бүхэндээ эхний сизонг нь ярьж өгөхөд бэлэн болсон байна. Тэгээ маш их судалгаа хийлээ. Бусад YouTube сувгууд ярьж байгаа хүчний анимуудаас илүү шинээр гарсан дажгүй чанартай анимыг ярьж өгье гэж бодсон. Тэгэхээр энэхүү аним нь бас сонирхолтой. Тэгээд зураглал чанарын хувьд ч гэсэндээ надад таалагдсан учраас та бүхэнд бас таалагдчих магадгүй гэж бодоод ярьж өгч байгаа юм шүү. Тэгэхээр манай бичлэгийг дэмжиж цовг дээр минь лайк дараарай. Мөн subscribe хийгээд. За тэгээд олон юм ярилгүй бичлэгт орцгоё. Анх дэлхийн ертөнцийн юу ч үгүй шавар эргүүлэг байсан. Тэнд дарих гэрэл тусахад тэв газар бий болж 9 угсаатан төрсөн юмсанжээ. Энэхүү 9 угсаатанд нь луун төрх угсаатан, эльф угсаатан, хүн чөтгөр угсаатан, дварф, чөтгөр, харанхуйн эльф, кентавр араатан, хүн угсаатан гих 9 угсаатан байдаг. За энэхүү түүх маань энгийн хүний гэр бүлийн хүү Райто алдартай аялагч болохоор аялалд гарч байгаагаар эхэлнэ. Адал явдал хайгчаар бүртгүүлээд өөрийн чадвараа шалгуултал чадвар нь хязгааргүй гача гэх чадвар байх ба хүрд эргүүлээд гарч ирсэн зүйлийг нь чөлөөлөх юмсанч. Гэхдээ нэг л бүтэлтэй зүйл гарч ирдэггүй. Тэгээд хамгийн доод түвшний зэрэглэл авч хүнд хүчээр ажил хийдэг ба өдөржин ажиллаж олсон мөнгөө араатнуудад алдчихна. Ер нь бол энэ ертөнцид хамгийн дорой угсаат нь хүн төрлөختөн. Тийм ч учраас бусад угсаатантаа байнгын дэрлэхүлээстэй байдаг. За тэгээд мөнгөө дээрэмдүүлээд годамд хэвтэж байхад нь нэгэн сайхан сэтгэлтэй эльф түн туслахаар ирнэ. Мөн түүнтэй угсаатнуудын нэгдэл гих баг байх ба бүх угсаатны нэгдэл юмсанч. Тэгээд манай хүнийг авчих бол нийт 9 угсаатан болж адал явдал хайх баг бүрдэх юмсанч. Энэхүү багаараа эргэтгэж нийгэм ялгуурлан гадуурхлыг арилгана гэдгээ. За ингээд манай хүн баяртайгаар багт нэгдэж түүнд бусад 8 үндэстний төлөөлөл маш илдэг хандаж ангал химээх цамхагт орж маш удаан аялалд гардаг. Ингээд аялал нь дундаа орж түр амархаар болж манай Райто цай ээж өгөхөөр суутал нөгөө бусад маань шууд л зангаа өрчилдөг. Ингээд Райто багаасаа хөөнө. Учир нь гэвэл Райтог мастер химээх маш чадварлаг энэ ертөнцийн хамгийн хүчрхэг чадвартан байж магадгүй гэж дээрээс тушаалдсан учраас түүнийг мөн бишийг нь шалгахын тулд багтаа авсан байдаг. Ингээд биш гэж үзсэн учраас түүнийг устгахаар болдог. За тэгээд бүгдээрээ муухай хандаж анханасаа жүжиглэж байсан нь илт болдог. Ингээд биш гэж үзсэн учраас ангалын хамгийн гүн хэсэгт авчирч хөнөөхөр болсон байдаг. Ингээд манай хүнийг бөөндөө нийлж байгаад бараг л алах төгтөг. Яг өгөхийн даван дээр манай хүн хөлөө чирч мөлхөж яваад шилжүүлэх тойрогт ороод ангалын хаан ч юм шилжээд очиждаг. Тэгээд манай хүн чинь нус нулимсандаа холилдоод ороод би энэ ангалын хаанч ирсэн адилхан сул дорой би хүн тодорхой хэмээн сэтгэл санаагаар унаж байдаг. Ингэж байснаа гинт багийнхныгаа үзэн ядаж тэднийг алаад өшөөгөө авна гэд хорсолтой байж байтал авраг мангас гаргад.
Тэгээд манай хүн хүчээ ашигладал аврах том гихчийн гаачаа гарч ирээд тэр хүрдэн дотроос нь Мэй хэмээх нэгэн бүсгүй гарч ирнэ. Энэ бүсгүй нь хормын дотор мангасын толгойг тас завчаад буцаж ирээд Райтог эзэнтэй хэмээн дууддаг. Манай Райточ гайхаж байтал юу хийхин зургүй түүний шархыг ормөргүй имчилчихдэг. Энэ бүсгүй нь Райтогийн гүрднээс гарч ирсэн Мэй хэмээх бүсгүй байх ба супер ультра карт болох 9999 төвшний үйлчлэгч байдаг. Тэгээд Райтод өмнөчээр зүтгэхээр болж Мэй Райтогийн хүчийг өөрийн шинжлэх чадвараараа судалж үзэх ба Райтогийн чадварт хязгаар байхгүй гэж гарч ирнэ. Юу гэсэн үг гэхээр чинь хязгааргүй чадвартай л гэсэн үг. За тэгээ шидийн хүчний нэгтрал бүхий газруудаас хамаарч ямар карт гарч ирэх нь тодорхой болдог ба ангалын хамгийн гүн хэсэгт шидийн хүч нэгтрал ихтэй байдаг тул Мэй гарч ирсэн байдаг. Ингээд Мэйд Райто маань юу болсны тухайгаа хэлж тэднийг устгамаар байгаагаа хэлдэг ба хүчтэй болсныхоо дараа тэднээс өшөөгөө авахар болно. Тэгээд ахин хязгааргүй гаачааг эргүүлнэ. Ингэснээр хав харанхуй ангалын ерөөл гэрэлт хучигдаж түүний өшөө авах түүх эхэлнэ. Зя 2 дугаар анги маань 3 жилийн дараах ангалын гүн хэсгээс эхлэх ба манай Райточ нь бүр супер гихчийн ордон сүртэй гихчийн хувцас таяг хэдэн 10 үйлчлэгчтэй болчихсон. Бараг л ангалда бага хэмжээний хот босгочихсон. Тэднийхээ хаан нь болчихсон байдаг. Мөн түнд Аоёки, Эйли, Назуна мөн Мэйг оруулаад Порнайн хэмээх хүчирхэг туслахууд Жак хэмээх түнд тусалдаг тулааны урлаг заасан багш гээд олон үнэнч туслахуудтай болсон байх ба манай Райтогийн хүчинч нилээд сайжирчихсан байдаг. За ер нь энтхийн бүх ард иргэд үйлчлэгч нар нь манай Райтогийн хязгааргүй гаачаагаас гарсан байх ба Райто эдэн дундаа бол жинхэнэ одно. Ямар сайндаа л бүгдээрээ Райтог ойрхоноос чулуу харахыг хүсэж үнэрийн чултгаа үнэрлэхийг хүсдэг юм да хөр хийсэн. Ер нь бол тэгээд хоорондоо эзэнтний булаацалдаад үзэлцээд л байдаг гарууд байна дөө. За тэгээд манай Райтогийн хүсэн хүлээсэн үе нь одоо л ирж байна. Тэр нь юу юм бэ гэвэл өшөө авах. Эхний байн тодорхой болсон байх ба Гарв хэмээх түүнийг хамгийн ихэнд дээрлэсэн аратан чон. Ингээд өшөө авах бэлтгэлтэй базааснаар 2 дугаар анги маань өндөрлөнө. Харин 3 дугаар анги маань бай болсон Гарв буюу 3 жилийн өмнө манай хүнийг алангаа алдсан аратан чон уушин газар архитан согтурч хідэн далдгууттайгаа сайрхан өөрсдийгөө магтаж байх ба манай Ройтогийн үйлчлэгч Мэй гүрч ирээд Райто самаг хайж байгаа. Тэр бол язгууртан угсаатны хүн байсан юм. 3 жилийн өмнө алга болсон, цамхагт алуулсан гэж сонссон. Намайг тийш нь хүргэж өгөөч гэд нөгөө хэдийг чин дагуулan цамхаг руу явна. Манай Мэй ч худлааж үжиж сулдороо мэт ажиллана. Харин Гару дотроо янз бүрийн адны бодолтой ээж цамхаг твэчээ түүнийг ална гэж бодоод явж байлаа. За тэгээд зорьсон газараа ирж Мэй маань жинхэнэ төрхөө гаргаж нөгөө хэдийг чинь яг алах гэж байхад манай Райто гарч ирээд зогсооно. Гаруч Райтог амьд байгааг хараад бүр шок. Тэгээд урдын адил сул дорой байгаа хэмээн алгаар дайрах хэдийч Мэй хормын дотор хоёрын толгойг мөрөн дээрээс нь унгахч. Тэгсэн Гаруч муу сул дорой амтэн миний төвшнийг хар гэд харуултал 158 дугаар төвшөнд байд. Тэгээд бөөндөө Райто руу дайрагч манай Райто бүгдийг нь хитгэн цохиод л унгахчихна. Гаруч бөөн уур болоод өөртөө байсан нэг нууц хүзэр шидэт мангас Фенрилийг гаргаж ирнэ. Төвшин нь 500. Тэгсэн манай Райто хит сул дорой байна. Би эндээс алхамж хөдлөхгүй. Наад сул дорой мангасаараа ялаатах гээд хөдлөхгүй зогсдог. Мангас Райто руу дайрагч яагаад ч хүү зогсож байд. Тэгээд одоо л нэг ойлгож байгаа бололтой хідэн туслахууд нь айж эхлэх ба манай Райто наад хулиг Фенрилийг чинь оронд жинхнийг нь та нарт харуулъя гэд өөрийн хязгааргүй гаачаагаас гаргаж ирсэн анхдагч Фенрилийг дуудаж гаргах ба тэр нь гарч ирээд нэг үлээгээд л хулиг Фенрилийг алга болгож. Анхдагч Фенрилийн төвшин 9000. За тэгээд манай Райто өөрийн төвшнийг харуулах ба 9999 дүгээр төвшөнтэй байх ба Гару бүр итгэж ядам. Тэгээд Райтогоос чи яагаад хөгшрөөгүй байгаа юм бэ? Яг л 3 жилийн өмнө шиг харагдаж байна шүү дээ гэхэд та нарын надад хийсэн муухай бүхнийг мартахгүй тул бугуйч зүүж хөгшрөөгүй юм гэд. Гаруч өвхөн ойлгомжтой болоод Райтогоос ам гуйж ахаа энтер гэд бөө юм болдог. Харин туслахуудыг нь Мэй хормын дотор хідэн хэсэг хуваагаад л хайчих. Гару бүр бөөн айдас болоод шууд өмдөндөө шийчихнэ. Тэгээд Райто
Бид дээр байгаа улс орнуудтай тулалдвал ялах уу гэж Гарав бас асуухад хичнээн өндөр түвшинтэй ч хувь хүн учир ялах боломжгүй гэдэг. Тэгээд манай хоёр Гарав доголон өрсдийн ордонд авчирна. Цэрэг айрам, мангасууд гээд өч төчнөөн туслахууд нь байх ба манай роётой хаан сентинтэй заларна. Тэгээд Гарууд бүх туслахууд, бүх үйлчлэгч нарын төвшингээ үзүүлнэ. За ер нь тэгээд энэ хэсгийг та нар цааш нь үздсэн дээр бах маш зөвүүн хэсэг байна. Эндээс харахад бүр хамгийн доод талын түвшин гэтэл 1500 байдаг. Энэ нь ер нь байж боломгүй зүйл хэлтэй энэ ертөнцид. Тэгээд дахин асуунаа. Бид дэлхийг эзэж чадахгүй гэж. Тэр үед Гарав хэд их хайснаасаа болоод тэр доороо ус сахлан бууралдаа өгшөрч. Тэгээд Райтог маань мөнхлийн бурхан байна. Та энэ ертөнцийн бурхан болох гээ юу хэмээн айж ядан асуухад Райто маань энэхүү гүлэрнэ. Ками. それも悪くない。隠された真実、それが正しいのか、いびつな悪か。それ次第で僕は全身に悪者にでもなっている。このギフトで富と恩恵を与えるものか、死と絶望の猛毒を与えるものか。僕がどちらの与えるものとなるべきか、世界に問いかける。さあ、奈落の地上進軍を開始しよう。闇から光へ。За ингээд эхний 3 ангиг та бүхэнд ярьж өглөө. Ямар санагдсан бэ? Комент хэсэгт сэтгэлээ бичээрэй. За тэгээд үргэлжлүүлээд 3 ангиар нь дахиад 3 парт гаргаад энэхүү анима дуусгана. Дараагийн анима бас бодоод байж байгаа манайхаа. За тэгээд биднийг үргэлж дэмжиж лайк дарж үздэг үзэгчдтэй маш их баярлалаа. Шинээр орж ирсэн үзэгчд маань лайк дараад subscribe хийгээд манай суугийг дэмжээрэй гэж хүсэж байна. За тэгээд дараагийн имчилгээр уулзтлаа. Дүр баяртай.